Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батсаяа болон Мөхцөл миний бие шин дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах чураатай ууган даатгалын компани бод даатгал, ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгд хүргэж байна. Өдрийн мэнд заяа. За өдрийн мэндийг хүргэе. За энэ удаа хоёлаа хаашаа аялах вүлээ? За энэ удаа хэдүүлээ Өмнөд Америк руу аялна. За Колумбийн нээсэн Колумб гэж байгаа юм тий. Колумб улс руу аялна. Колумб улс бол одоо түүх, орчин үеийн маш олон тий эсрэг тэсрэг юм одоо онцлохоор их гайхалтай ус байгаа. Тэгээ Колумб улсын талаар хэдүүлээ сонирхолтой мэдээллүүдийг яана. Тэгээ хамгийн сонирхолтой нь Христофор Колумбын нэрээр нэрлэгдсэн маш олон зүйл үү тий. Брэнд байна, их сургууль байна тий. Хот байна. За тэгээ жижиг сажиг юм ярих юм бол дуусчихгүй тий. Христофор Колумб бол айгүй том одоо нөлөөтэй. Тэгээ энэ хүний нэрээр нэрлэгдсэн одоо ганц ус нь гэхдээ Христофор Колумб хизээж Колумб улсын одоо газар нутгад хөл тавьж үзээг юм байна тий. За ингээд тэгвэл хоёлаа Өмнөд Америк ТV-ийн хамгийн одоо олон янзын бүс маш сонирхолтой олон янзын хүмүүс амьдарч ирсэн тийм бүр маш олон түүхэн давхрахтай улсын талаар ярилцсан. За тэгэхээр Колумб гэхээр ер нь чиний толгойд хамгийн түрүүнд за Кристофер Колумбо орж ирж байна. Өөр хин орж ирж. Өө зөндөө штэ. За мэдээж хөл бөмбөг орж ирнэ те. За Пабло Эскобар орж ирнэ те. Мэдээж. За тэгээд Габриэл Гарсиа Маркес, Шакира гэдэг. Тэгээ албан хадгалтай хүмүүс те. Газар зүй талаас нь одоо Колумби харагддаг болохоор маш их одоо баялаг одоо хүмүүс ингээд Өмнөд Америклэр Бразилийг илүү онцолдог шүү дээ. Аргентиныг ч юм уу те. Колумбосыг онцлохоор улсууд энийг одоо хоёулын дээрээс тодорхой хэмжээнд ярина. Колумб нь Өмнөд Америкийн номхон далай болон Атлантын талаараа гарцтай цорын ганц улс. Тэгээ энэ нөгөө чивд хоёрын өмнөх дугаар дээр ирсэн Мороккот адилхан байгаа биз? Африк ТV-ийн бас баруун хойд болон догоо хоёр далай тэ хоёр газар нутгийн тэнгис рүү болон Атлантын тэнгистэй байсан бол Колумбус маань Карибын тэнгис болон номхон талаараа. Тий. За би газар нутгийн онцлог дүр сайхан тайлбарлаад өгч дээ. За Колумбус нь ерөөдөө байгалийн олон ингээ бүс одоо газар нутгийн хувьд бол дэлхийд одоо 25 дочигддаг тий. За манахаас нэг 103 аймгийг автсан тий. Одоо үлдсэн манай газар нутг шиг л айгу том газар нутгт болсон байхгүй. Хүн амаараа дэлхийд бас 27 дочигддаг. Одоо ийм том ус ерөнхийдөө. Эхний ерөнхийдөө 30 руу багтдаг газар нутг болон хүн амаараа. За байгалийн маш олон бүс дуугдаг. За маш олон төрлийн амьтад, шувууд, байгалийн бүсүүдийг Андын нуруу Колумб руу орж ирэхдээ одоо Колумбор ингээд дуусж байгаа шүү дээ ерөнхийдөө тий. 3 багтаж орчдөг ингээд. 3 ингээ игнэ гэх юм уу тий. Тэнгүүлийн игнэний одоо дундах тийм одоо үржил шимтэй газар нь болохоор хүмүүсийн газар тариал хэрэглэх хамгийн одоо гоё бүсүүд. За нийт 5 одоо Колумбиг байгалийн бүсэд хуваадаг. Одоо үүд чимдээ манах шиг юм бас нэг жоохон өргөөшөө урт тогтсон өсөлн баран ингээд нэг газараа байгаа газар шүү дээ. Тэгсэн мөрөд 5 өөр бүслэр айгу сонирхолтой тий. За Андын өндөрлөг газар нэгдэл нь байгаа. За нөгөөх нь одоо хойд зүгээрээ Карибын тэнгисийн намдор газар орчиж байгаа. За Оринокийн одоо тал газар гэж байгаа тийм. За Амазоны ширэнгөө, Номхон далайн халуун орны одоо энэ бүс нутаг гэдэг энэ 5 бүс дуугддаг ийм ус байгаа. За Андын өндөрлөг газар нь болохоор Колумбийн яг зүрх гэж авдаг. Яг голоор нь явдаг. За тэрүүгээр үржил шимтэй бүх өрсөд нь одоо юмнууд байдаг тийм. За хүн амын дийлэх болох одоо нийслэл Богота болон Медельин, Кали зэрэг хамгийн том одоо хотууд нь нэгөр ингээд оршин тогтно. Энэ хотууд ингээ яагаад ингээд Колумбч Өмнөд Америкт олон том хоттойгоор алдартай байгаа тоххой. Одоо Венесуэлийг гант Каракас гэдэг ч юм уу. За яг Маракайбогд орж олгоцсон. Колумб одоо эндээс гадна өшөө олон том хотууд байгаад байгаа байхгүй. Тэг яагаад одоо Барранкия ч юм уу, Картагена гэдэг ч юм уу. Яагаад ингэдэг юм хэрнэ газар зүүн хувьд нэг Андын руу ороод ирсэн учраас ингээ бүс нэг том хотууд байгуулахгүй болохгүй Колумбч тий. Нэг том хоттой байх юм бол ийш чигээр нь логистикийн асуудал айгүй үнэтэй учраас олон том хотууд энэгээр бол алдартай. Ерөөдөө Бразилийн дараа орох тий. За ингээд Андын руу 3 хагдаг бүгд хөдөө аж ахуй хот байгуулалт дид бүц тохиромжтой үржил шимтэй хөндий газрыг ингээд тэгш суруулаад ингээд амьдэрдэг ийм ус нэгаа. За хоёр дахь нь болохоор Карибын нэгсэн номдор газар буюу илүү хойд хэсэг нэгаа. Энэ л болохоор хуурай цөл халуун орны савана ширэнгийн ойгоор одоо ингээд нэрхтээ холимог ийм газар байгаа. За эдийн засаг соёлын чухал ач холбогдолтой газар. За яг гэвэл энд Картагена, Барранкия зэрэг хотууд нь эрг дагуу Бомб, далайн эргийн хотууд бол цэцгэлэн хөгждөг. За энэ Магдалена голын худалдааны одоо гол одоо гарц энд тусдаг. Тэгэхээр Карибын нэгс рүү одоо гардаг гэсэн бол хамгийн чухал одоо худалдааны гол хэсгүүд багшгүй тийм. За Оринокогийн одоо тал газар гэж байгаа. За энэ болохоор Колумбийн хүн амын хувьд хамгийн одоо хүн ам багтай бүс нутгийн бүгд өргөн удам хуурай тэгш тал байдаг. За энэ болохоор ерөөдөө өхөр бэлчгээд айгуу гой тохиромжтой газар. Одоо нөө Аргентинд нөө Патагониа байдаг шүү дээ. Патагоны төв шөндрөл байдагтай адилхан өхөр ингээд бэлчээд айгуу гой
юм таатай газар байдаг. За 3 дахь нь юм байгаа. За дараагийнх нь бол Амазоны ширэнгөө. За ерөөдөө Амазоны ширэнгөө ерөөдөө гол одоо дайрдаг улсууд гэх юм бол Колумб, Венесуэл, одоо Бразил гэдэг улсууд байгаа тийм. За Колумбийн өргөн удам Амазоны хэсэг нь биологийн олон янзын байдал. За тэгээ байгалийн нөөцөөрөө баялаг. За тэнгуүтээ яг эсрэгээр хотчил хязгаарлалт нь бол нэг индиженес буюу одоо уугуул иргэд ерөөдөө ихтэй байдаг. Ийм газар нутаг байдаг. За сүүлийн нь болохоор номхон далайн халуун орны бүс нутаг. За Колумбиг сонио. Номхон далаад гарснаа мөртлөө тэнд ингээд эзэнгүү ингээд далайн иргүүд их байдаг. Яг л тэнд ингээд маш их бороо ордог. Тийм маш их бороо ордог. За тэр бороо ордог эсгүүд нь бүр Шотланд, Лондон, одоо Сиэтл гэдэг Америкийн хот шүү дээ. Ванкувер гэдэг Канадын хотуудаас илүү бороо ордог гэж байгаа. За тэгээд өнөө логистикийн хувьд тийшээ хүрэхэд аягүй хэцүү. Тэгэхээр нэр номхон талаа гарсан жоохон ашиг багтаа. Ийм одоо тийшээ ингээд явна гэдэг нэлээд том сорилт байдаг ерөөдөө. За Андын нурууны одоо нуруугаар ингээд яг гол хотуудаас ингээд тусгаарлагдсан. За Колумбийн хамгийн чиглэг заяа. Халуун орны бүс нутаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр одоо хүр тунцтай бүсүүдийн нэг гэж байгаа. За би ч өөрөө Шотландд байсан, Сиэтлд бас тодорхой хэмжээнд байсан. Маш их бороо ордгийг мэддэг байхгүй. Тэгэхдээ энэ бүс нутаг бол бүр бороогоороо тэдрээс илүү хөглөр. Ерөөсө бороо байнга ордог. За өтгөн ширэнгэн хойтой хад чулууг уусна газрын гадаргаад ингээд давмгаалдаг учраас тээвэр дид бүтс ингээд томоохон сорилт болдог. Ийм газар байгаа. Тийм учраас энэ төр хүмүүс байгаа. За нөгөө талаар энэ нэг картелүүд шүү дээ. Хардаа мэдээ. Тэд нар бас тодорхой хэмжээгээр байдаг учраас хүмүүс бас тэр аваар нэг аюулгүй байдал одоо тэргээр амьдрах нас бага байдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдаг. За ингээд Колумбод ингээд бүс нутгийн хувьд бол 5% багтдаг юм. Ус байна. Гайхалтай сонирхолтой газар нутагтай юм байна те. За тэгвэл хоёулаа хүн амынхын талаар. Би дахиад тэгвэл юу ачаа. Одоо нэг энэ дээр явж байгаа юм чаа. За Колумбод дэлхий дээр одоо 10 одоо амтан ургамал тутмын нэг нь заавал Колумбод байдаг. Тэгэхээр энэ юу угаас та? Биологийн олон янзын хувьд маш баялаг. Үнэхээр баялаг байгаас. Яг бол энэ олон байгалийн одоо янз янзын нөхцөл байдлуудыг амьтад нь хүртэл яг энэтэй адилхан дасан зохицсон байдаг. За тэгээд юу байдаг? Нийт Колумбод болохоор 9100 одоо тийм амтан одоо амтны төрөл зүйл ингээд байдаг. Одоо маш олон амтны төрөл зүйлтэй гэд хэлчих болно. За тэгээд 1900-аас дээш одоо шувууны төрлүүд байдаг гэдэг ч юм уу те. Маш олон тийм амьтдтай холбоотой олон тийм сонирхолтой зөвхөн эндемик амьтд гэл тоолж орших маш олон тийм эндемик амьт зөвхөн Колумбд байдаг амьтд гэж байгаа шүү дээ. Ийм амьтаар бас алдартай. За гайхалтай газар нутагтай юм байна те. За тэгвэл хоёул хүн ам руу норъё. За өнөөдөр Колумбийн хүн ам бол ойролцоогоор 52 сая хүн амтай. Гэхдээ Колумбийн нөгөө одоо хүн ам зүйтэй тэр талаар нь ярихад бол одоо titular nation буюу те ингээд нэг том одоо үндэстэн гэж байхгүй. Маш олон төрлийн үндэстний холимогтой. За тэгээд юуны өмнө бол нөгөө нийт хүн амын те одоо дунд 50-аас дээш хувийг эзэлдэг одоо тэр бүлэг бол местизо гэдэг юм байна. За энэ нь Испани гаралтай хүмүүс болон уугуул иргэдийн холимог. За тэгээд нийт хүн амын ойролцоогоор тал хувь нь энэ бүлэгт хамаардаг. Тэдний хувьд бол Испани хэлтэй, католик шашинтай. Тэг мөн нөгөө уугуул иргэдийнтэй уламжлал соёл нь хоорондоо холилдсон тийм. За дараагийн том бүлэг нь бол Европ гаралтай. Энэ бол ихэвчлэн Испани угсаатай Колумбч. Тэд нар ер нь дийлэнхэнтэй хот суурин газраар амьдардаг, газар өмжилдэг, баян боловсролтой улс төрийн эрх мэдэлтэй хүмүүс нь. Тэр байдаг. Тийм учраас нөгөө давхаргын ялгаа маш их юм байна. Колумбод. За тэгээ дараагийн бүлэг хүмүүс нь бол Афро Колумбчууд. Энэ нь одоо нийт хүн амын 10 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд Африк гаралтай. За колоничлын Испани колоничлын үед Кариби орнуудаас болон номхон далайн бүсээс авчирсан боолууд гэсэн үг те. Одоо боолийн худалдаагаар ирсэн Африкууд нутгийн хүмүүстэй нэлээд за энэ бүлгийг бий болгож байгаа юм байна. За тэдний хөгжим, бүжиг, хоол, шашны зан үйлд бол Африкийн соёл нөлөө маш их байдаг. За Кумбия, Чапета зэрэг хөгжмийн урсгал нь энэ соёлоос гаралтай, харамсалтай, ядууралтай, боловсрал, эрүүл мэндийн үйлчилгээг авах те. Хүртээн хэмжээнд харьцангуй бага. Тэгээд нөгөө давхаргын ангиллаар авал нэлээд дагуур орчдөг. За тэгээ уугуул иргэд нь бол Колумбод бараг 100 гаруй уугуул иргэд байдаг гэж үздэг. Энэ нь бол нийт хүн амын 3-4% эзэлдэг. За тэд хоорондоо маш өөр хэлтэй, өөр шашинтай, байгальтай харилцах үзэл нь өөр. Дийлэнх нь Амазон, Андын өндөрлөг болон аслагдсан бүсд амьдардаг бөгөөд колоничлал, дайн, орчин үеийн эдийн засгийн дарамтаас болоод уугуул иргэдийн соёл ер нь устдах аюулт өртөөд байгаа. Гэж энэ за шашны хувьд бол маш сонирхолтой. За одоогийн шашин бол мэдээж нийт хүн амынхын 65-70% нь Ромын католик шашинтай. За тэгээд 10-аас 15% нь бол протестант, евангелистууд. За тэгээд 10 орчим хувь нь шашингүй итгэл үнэмшлэх гэж өөрсдийгөө зарладаг тодорхойлдог бол маш бага хувь нь одоо уугуул нутгийн иргэдийн
одоо байгаль ихийг те байгальд ингээд сүсгэлсэн шашин шүтэлтэй гэж боддог юм байна. За тэгээ нөгөө колоничлол бол яа харахгүй Колумбиа те Колумбусыг яа харахгүй тодорхойлж байгаа өөрчлөсөн тэр чигээр нь. За тэгээд хамгийн түрүүнд чи нөгөө яагаад Кристофер Колумб ер нь Колумбд өөрөө очоогүй? Тэр талаар яриач. За Кристофер Колумб эхлээд бол угаасаа Карибын нэгэн арлуудаар очсон шүү дээ, тий. Тэгээд нэг дараа нь өөр хүмүүс очсон. Тэгээд одоо яг очоогүй гэдэг шалтгааныг нь бол би яг мэдэхгүй байна. Тий одоо юу гэдэг чинь тухайн нэг юу гэдэг чимдээ Колумб, Венесуэл гэдэг тухайн улсууд нь байгаагүй шүү дээ. Зүгээр төв дээр очоод. Тий, төв дээр очиж байгаа. Тийм учраас яг Колумбийн газар нутаг тэр хүрээгүй байдаг. Тий, тийм учраас ерөөдөө Колумбиг бол очоогүй гэж үздэг. За Колумб бол хамгийн бас одоо хүн суурьсан одоо гол нэг юу зэг байна л да. Одоо Панамын суугаар дамжаад Өмнөд Америк руу хүмүүс ингээд түгж тарж байгаа шүү дээ. Тэрний яг гоо ингээд зангилаа хэсэг байсан. За тийм учраас айгүй эрт хүн сурцсан бүсүүд энийг гэж авдаг. За манай эдний өмнөх 14-өөс 10 дугаар зууны одоо 10,000 те. Манай эдний 14,000-аас 10,000 жилийн өмнө те. Колумбийн нутагт Азийн зүүн хойгоос Берингийн хоолоогоор дамжиж Америк төвд хүмүүс нүүдэлсэн гэж үздэг. За тэгээд хамгийн эртний археологийн дурслууд болохоор одоогийн Богота орчмоос ерөөдөө гарч ирдгээ. За тэгээ нөгөө юунууд бол Италичууд ерөөдөө одоо Кристофер Колумб Генуяг яах штэ те. Тэгээ Испани нэг засгийн газрын одоо хааны зараалаар явж байгаа учраас Испани колони гэж явж байгаа те. За тэгээд Колумбийн хажуудлын Венесуэлд буухад бол Венесуэлийг бол Маракайбо гэдэг айгуугаа нуур гэдэг Венесуэл. Тэнгүүл тэнд буухсан ч яг нэг Венецтэй адилхан байсан учраас одоо Венесуэла буюу бага Венец гэж нэрлсэн байдаг. Тий, нэр нь тийм учиртай. Тэгээд нэг Колумб руу Кристофер Колумбиуд бол нэг Өмнөд Америкт буусан ч гэсэн Колумбчууд ерөөдөө бас юу тал руу гарч баруун тал руу гарч тэд тал руу нэг очиагүй байдаг. Ийм юутай шүү. За тэгээд эртний хүмүүс болохоор ан агнуур жимс одоо түүж амьдэрдэг гэсэн. За суурин амьдрал бол манай эртний өмнөх 5,000-аас 10,000 жилийн өмнөд бол суурин амьдрал шилжиж эрдэнэжиш одоо маниак төмс тарилж гисэн байдаг те. За тэгээ вааран гэдэл чулуун багч гэнэ юу чин төмөр байхгүй шүү дээ те. Өмнөд Америк чинь гол асуудал хүрэл байхгүй те. За ингээд нийгмийн зохион байгуулалт айжмаар бий болоод за Колумбийн өмнөх соёл иргэншлүүд бол янз янз байсан. Тэнд бол алт олборлон, давс олборлон те. За Элдорадо гэдэг одоо домог бол яг жинхэнэ Колумбийн өөрийнх нь жинхэнэ домог гэж явдаг. Одоо ингээд хүмүүс Элдорадо буюу ингээд алтны хайгуул янз бүрийн ингээд гайхамшигын араас явдаг энэ түүх нь болохоор ерөөдөө Колумбаас гаралтай. Яг Колумбийн оригинал Колумбийн юм юу байдаг гэж үздэгээ. За тэгээд 15 дугаар зуунд Испаничууд очоод колоничлохоос өмнө одоо уугуул иргэдтэй ингээ хүмүүс суурин амьдардаг болсон байсан. За тэгээд Муйска болон Тайрона зэрэг өндөр соёлтой иргэншлүүд нийгмүүд байдаг байсан. Тэд алтыг маш ихээр хэрэгэлдэг. Гэхдээ тэдний хувьд алт бол нөгөө үнэтэй цайтай мөнгө тийм мөнгөн юу байхгүй харин шашин гоёл бэлэгдэл гэж үздэг байсан байна. За тэгээд Испаничууд ирээд бол алттай байгалийн баялагтай эрдэнийн чулуутай гэдгийг мэдээд одоо маш ихээр олборлож ашигласан. Тэр үйлдвэрлэл тэр үйл ажиллагаандаа зориулж хүмүүс авчираад хот суурингаа бий болгоод Африкаас боолууд авчираад суурьшуулсан. За та уугуул иргэдэн аягүй сонирхолтой. Тэд нөгөө тэр уугуул иргэншлүүд байсан гэж штэ тий. Гэхдээ тэд нар өөрсдөө хууль дүрмтэй, эдийн засгийн бүтцтэй, шашинтай, хот суурин бүхий нийгмүүд бий болчихсон байсан. Маш боловсронгуй нийгмүүд байсан гэж хэлж болно. Тийм болохоор нөгөө Испани колоничдол бол тэднэрт одоо уугуул иргэдийн тэр уугуул соёлыг устгаад өөрсдийнхөө хэл соёл шашинг бол ер нь авчирсан. За тэгээд Испаничууд ирээд юу хийсэн бэ гэхээр алт байгалийн баялагийг нь бол олборлсон, уугуул иргэдийг нь боолчлсон. За тэгээд католик шашныг тулган нэвтрүүлсэн. Тэгээд Африкаас маш хэмжээний боолууд авчираад үүний хажуугаар нь арьс өнгөөр одоо ялгуурлах, ангид аврах та болгоод газрыг зөвхөн цөөнх Европ гаралтай баяжууд л эзэмшдэг. Уугуул иргэд болон боолууд бол газар эзэмших ямар ч боломж байхгүй. Тэгээд ер нь бол эдийн засаг, төрийн эрх мэдэл үргэлж нөгөө цөөнх буюу мистизо нөгөө Испани гаралтай нутгийн хүмүүстэй те холимог эсвэл ер нь бол цагаан хүмүүсийн одоо Испани гаралтай хүмүүсийн эрх мэдэлд үргэлжлэл байсан юм байна. Одоо нэг эдний системийн чинь одоо энтгийг бид нар кастинг систем гэдэг шүү дээ. Яг энэ Өмнөд Америк Испаник бол инкомендо гэж нэрлэдэг те. Инкомендо гэдэг систем байдаг. Энүүгээр ерөнхийдөө ингээд ангиллууд нь байж байгаа. За тэгээд Африкаас ирсэн одоо боолууд бол хамгийн доод харах тийм. Хамгийн доор нь нутгийн уугуул иргэдэн байдаг харамсалтай. Дараа нь боолууд байдаг. Ягаад гэвэл тэд нар хөдөлмөрлөг эрхэлж байгаа учраас. Аюу сонирхолтой юм байлээ. За тэгээд 18 дугаар зууны ихээр Латин Америк даяар тусгаар тогтнолын давлгаа өрнөсөн. Колумб бол үүнээс хоцроогүй. Тэгээд 1819 онд Симон Боливар Испани армийг ялаад Колумбыг чөлөөсөн. Гэтэ энэ зөвхөн нөгөө
Колумбиг чөлөөлөг шүү дээ. Симон Боливар чинь тэр авийн бүх орныг л ерөнхийдөө. За ерөнхийдөө Симон Боливар бол Венесуэлийн одоо Каракас орчмоос гаралтай хүн тий. За тэгээд өөрийнх нь чөлөө суудсан бол ерөнхийдөө Венесуэл, Колумби, Эквадор, Перу, Боливи гэсэн улсуудыг чөлөөлөөд бүх улсыг чөлөөлөөд одоо цэргийн жанжаа хувьсгалж юм байсан юм да тий. Ерөнхийдөө эргчлөөг одоо авчирсан хүн гэж ерөнхийдөө Боливарыг нэрлэдэг. Тийм учраас Боливи улс бол түүний нэрээр Боливийн одоо Боливарын бүгд найрамдах Венесуэл гэж яддаг шүү. Одоо Венесуэлийг Боливарын бүгд найрамдах бол Болив гэдэг бас өөрийнх нь нэрийг бас Болив гэдэг нэрээр нэрсэн дээ. Тэгээ Симон Боливар болохоор эдгээр улсуудыг чөлөөлчөд их Колумбийн улс гэдэг одоо ийм улс байгуулах гэж үзээд тэгээд дотоод зөрчлөөсөө болоод ерөөсөө байгуулж байгаа. Гэхдээ их Колумбийн энэ улс гэдэг нь байгуулах боломж маш бага л да. Ерөөхдөө тий. Тухайн яад бол маш олон одоо уугуул иргэд байдаг. Тийм учраас энэ бол байгуулах боломж бол гараагүй. Тэгээд тусгаар одоо Латин Америкийн тусгаар тогтнолын одоо бэлэгдэл бол ямар ч зүйлдсэн. Эдгээр бас одоо тусгаар тогтнол зулсан хүмүүс. Бид тэр урд нь Өмнөд Америкийн дугааруудаар л ерөөхдөө Испаниас яа тусгаар тогтсон талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан учраас энийг бол нэг цааш нь яриад байгаа. Тийм яах гэж бодож байна те. За Боливар бол өөрөө бол маш баян гэр бүл төрсэн амьдралаа эх орныхон тусгаар тогтнол зориулсан ийм хүн гэж явдаг. За тэгээ хэдийгээр Испаниас тусгаар тогтнолоо олсон боловч энэ нөгөө нийгмийн тэгш бус байдал, баялагын хуваарлтыг бол огт өөрчилж чадаагүй. Тэр тусмаа төрийн үйлчлэгээ нь ер нь бол маш сул хэвээр байсан. Тэгэхээр 19 дугаар зам бол Колумбийн хувьд бол иргэний дайн, төрийн эргэлт, үндсэн хуулийн тогтворгүй, төр засаг захиргаан тогтворгүй ер нь нэг юм чөтгөрийн торигт орцсон аимшигтай он жилүүд байсан. За үүнээс болоод ер нь бол хот суурин газрууд нэг орон хүмүүс бол хот суурин газраас дайжих ч юм уу тэгээд хөдөөгийн бүсийг төрийн үйлчилгээ нь ерөөсөн тэр чигээр нь орхицсан. За тэгээд ард иргэдээ хурж үйлчилгээ үзүүлж чадахгүй. За үүнээс болоод юу үүссэн бэ гэхээр нөгөө зэвсэгт бүлгүүд картелүүд үүссэн гэж үзэж байгаа юм байна. За тэгээд 1948-аас 58 оны хооронд бол La Violencia гэдэг нэртэй одоо хөдөлгөөн 10 жил нэг тийм хямрал усан тэнд. За тэр нь либерал консерватив хоёр намын зөрчил байсан боловч албан ёсоор иргэний дайн гэж те түүнийг нэрлэдэггүй боловч энэ хугацаанд 10 жилийн хугацаанд 200 мянган хүн амнасаа алдаж ор сурггүй алга болгосон. Хөдөө тосгож сүрсэн. Ер нь бол айдас итгэх итгэлгүй нэг нийгэм болцсон байсан. Энэ тэгээд одоогийн Колумбуудын хувьд бол нэг хамтын айн санамжт нь хамгийн гүн шарах гэж энэ одоо энэ La Violencia гэж те Violencia гэж те энэ 10 жилийн хугацааг нэрлэдэг юм байна. За үүний дараа нөгөө төрийн тогтворгүй байгаад засгийн газар сул байгаад ирэхээр юу болдог вэ гэхээр нөгөө хууль бус үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалтууд институтууд одоо хүчтэй болж тий. За энэний хамгийн том жишээ бол мэдээж нөгөө юу FARC Элийн зэрэг зэвсэгт бүлгүүд. За тэдний анхны зорилго нь бол улс төрийн зорилготой байсан. Тэр нөгөө газрын тэгш бус хуваарлтыг арилгах, одоо ядуу хөдөөг хамгаалах, тэ уугуул иргэдийн эрх ашиг хамгаалах байсан бол улмаар нөгөө тодорхой хэмжээний эрх мэдэлтэй, дэмжигчтэй болоод ирэхин хэрэгээр нөгөө харт тамхины одоо 8-нд илүү оролцоод нөгөө тэндээс гол нь мөнгө олж авч байгаа болохоор тэрэнд илүү төвлөрөөд өөрсдөө хүчирхийллийг одоо нэг бүлгэн байгуулах одоо институт болон хувирсан. Сүүлдээ бол бүр дийлдэх явсан шүү дээ FARC бол тий. За тэгээд 1970-аас 80-ад оны хооронд бол нөгөө Колумб бол дэлхийн нэг кокаины төв болсон байсан. За тэгээд Pablo Escobar гэдэг кино түүний тухай кино манай үндсэн телевизээр хүртэл гарч ирсэн шүү дээ тий. За тэгээд Escobar-тай холбоотой тодорхой жоохон түүхнийг их юм яриад явах тий. За Pablo Escobar бол 1987-оос 93-ны хооронд бол Forbes түүхийн одоо шилдэг 10 хүнд бол ингээд тогтмол ордог байсан. За өөрөө бол Конгресст бол Колумбийн конгресс сонгогдоод хар тамхитай холбоотой гэдэг нь тогтоогдонгууд нөхөр бол конгрессоос өргөдөө хөөгдсөн. За тэгээд нөхрийн хувьд бол Америкийн нэгдсэн улсд бол нэг кокаиных 80% бол одоо гаргадаг байсан. Өдөрт 60-аас 70 сая доллар Америк доллар олдог байсан гэсэн мэдээлэл байдаг. За мөнгөний хувьд бол General Motors гэдэг компанид чинь Америкийн хамгийн том баян компани. Яг бэлэн кэш буюу бэлэн мөнгөөр General Motors-оос баян байсан гэдэг бүр тийм түүх байдаг. За тэгээд маш олон тийм сонь түүх байдаг л. Зөвхөн нэг эрзэнэн болт авах гэж 2500 одоо доллар өдөрт ингээд зарцуулдаг гэсэн гэж байгаа юм. Зөвхөн эрзэн мөнгө боог эрзэнэн болж тэлэр чинь ямар их мөнгөтэйсэн мэн те. За тэгээд 20 км-ийн том одоо 20 км квадрат том ингээд газартай тэн дээр ингээд амтны хүрээлэнтэй, заантай, анааштай, усан парктай бүх юмтай байсан гэж үздэг. Байсан байдаг. За тэгээд маш олон газар ингээд мөнгнүүд одоо 1-2 тэрбум доллар бол ингээд илжирээд муудаа дууссан гэж үздэг. Энд тийм ингээд булаад зарим нь ингээд зогтож явахдаа шатааж матаад гэсэн. Мөнгөө шатаад гэсэн. Тэрийг одоо хайж байгаа хүмүүс зөндөө байдаг. Одоо түүний нуусан мөнгийг хайгаад явж байгаа хүмүүс зөндөө байдаг. За тэгээд Pablo Escobar-ийн хувьд нэг улс төрийн
юунаас хөөгдөж байгаа шүү дээ. Харт амхины асуудалтай гэдэг хөөгд. Уг нь бол тэр чинь ингээд амар популист байсан л да. Ядуучууд ингээд байр барьж өгөөл хүмүүс айгуу дэмжижсэн. За тэнгууд л харт амхтай холбоотой болоод тэнгууд нөхөр яг терроризм хийчихсэн. Ууранда тий. За тэгээд шүүгчийг ерөнхийлөгч төвчж байгаа хүнийг алсан байдаг. За бүр сайдыг алсан байдаг. Бүр ингээд том онгоцыг тэр чигээр нэг хүнийг хоёр хүнийг алахын тулд онгоцыг тэр чигээр дэлбэлсэн тий. Том супермаркетыг дэлбэлсэн гэдэг. Ерөнхийдөө Колумбиг жинхэнэ айц сүцэд автуулж гисэн. За тэгээд өөрөө Колумбийн засгийн газартай тохиролцоод өөрөө Ла Катедрал гэдэг тийм шоронтой байсан. Тэр шорон зүгээр л нөхөр тэндээсээ гардуул болгож ерөөсө бүх зүйл байсан гэж байгаа. За тэнд нь болохоор Диего Армандо Марадона гэх төлөм өгч юм байдаг шүү дээ. Марадона 91 онд очиж хөлбөмбө тоглосон гэдэг өөрөө ярьдаг. Тэр шоронд түүн зориулж очиж Марадоныг авчирсан байгаа байхгүй. Тэгээ Марадона 91 онд очиж тэр юунд очиж хөлбөмбө тогложсэн. Тэгээд өөрийнх нь дурсгал юунд нэдэг. Би эцэж харж байгааг үнэхээр царайлаг эмгтээчдэг дээ шоронд харж ясан гэдэг. Тийм яриад. Тэгэхээр бол тэгээд шоронгоосоо дараа нь оргоод Колумбийн зэвсэгтчэнд буудвал 1993 онд бол ерөөдөө нас барсан байдаг. За би Эскобартай холбоотой дараагийн түүхийг төгсгөлд нь дахиад нэг ярина. Өөр маш гоё түүх байна. За тэгээ. За хоёлаа төр завсарлаад өнөөдөр нэвтрүүлгийн ивент итгэжээд урьдъя. За Атлас нэвтрүүлгийг маань эрсдлийг давах учиртай үндэстний ууган даатгалын компани Бод даатгал ивент итгэж байгаа. За Бод даатгал нь 30 жилийн турш тасралтгүй тогтвортой амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ууган даатгалын компани. Гадаад болон дотоодын аялын, эрүүл мэндийн болон маш олон төрлийн даатгалыг зөвхөн Монгол төдийгүй дэлхийд 24/7 хамгаалттай даатгалын бүтээгдэхүүнүүдийг санал болгохоос гадна дэлхийд алдартай Акса болон СОС зэрэг олон улсын даатгалын сүлжээнүүдийн Монгол дахь цорын ганц түнш бөгөөд тэдний даатгалын бүтээгдэхүүнийг Бод даатгалд борлуулдаг юм байна. За өнөөдрийн дугаараараа хоёлаа Акса олон улсын эрүүл мэндийн даатгалыг нь онцлоё. За Акса олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгжигддэг эрүүл мэндийн хамгаалалттай иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон Монголд ажиллаж буй гадаадын иргэд экспатуудад зориулагдсан. За энэхүү даатгалын үндсэн зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг, твдэх, мэс засал болон эмчилгээний зардлыг таах, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн олгох, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болон эх оронд нь буцаах зардлыг шийдэх, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг бий болгодог юм. Даатгал юм байна. Тэгээ Бод даатгал нь даатгалын салбарт олон улсын эрүүл мэндийн даатгалыг нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цор ганц партнер юм байна. Тэгэхээр таны аялал амьдралын замнал таныг түшиж явах хамтрагч бол Бод даатгал официал компани байх болно. За Бод даатгалын хаяг нь Улаанбаатар хот Чингэлтэй 4 Баг тойрог 3 Бод самхаг та бүхэн Бод зураас insurance.com веб хуудасаар ороод онлайнаар даатгуулах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 7505 48 тэгтэг 7505 48 тэгтэг дугаарыг утсаар залгаад мэдээлэл авах боломжтой. За ивент итгэгчтэй баярлалаа. Зя Колумб гэж улсын талаар ярьж байгаа. За Колумбийн хэдүүлээ бас энэ Өмнөд Америкт болтгоо дэлхийд асар том нөлөө үзүүлсэн нэг хүнийг бол ярих хэрэгтэй хаа. За энэ болохоор Рафаэль Гарсиа Маркес гэж одоо 100 жилийн ганцаардл гэдэг. Габриэл те би сая Рафаэль гэсэн те. Габриэл Гарсиа Маркес 100 жилийн ганцаардл гэдэг зохиолоор Нобелийн уран зохиолын шагнал авсан супер хүн байдаг. За энэ хүн болохоор ямар учиртай вэ гэхээр Нобелийн шагнал авсан. За тэгээ колумбчууд одоо Колумб хэлээр дэлхийд хамгийн их борлогдсон одоо зохиол номыг гаргасан гэдгээр алдартай. Одоо Испани хэлээр уучлаарай би Колумб гэж хэлж байгаа тийм. Испани хэлээр гарсан. Энэ Испани хэлийг дэлхийн нийтэд түүхүүд, Испанийн соёл түүхүүд асар том нөлөө үзүүлсэн хүмүүс нэг жавдаг. За түүний өмнө бол яг нь юуны Нобелийн шагнал авсан Испани хэлтэй олон улаглаг хүмүүс байгаа л да. Жишээлбэл бид нар Чили дээрээс нь Мистрал гэдэг нэг эмэгтэй байдаг шүү дээ. Хамгийн анхны Өмнөд Америкийн Нобелийн шагналыг авсан хүний талаар бол ярьсан байдаг. За Пабло Нерудаг бол бид нар мэддэг байна. Уран зохиол хичээлээр аягүй үздэг шүү дээ Пабло Нерудаг тийм. Пабло Нерудаг бас хэлж болно. За тэгээд Габриэл Гарсиа Маркес бол дараа нь одоо хамгийн алдартай хүмүүсийн нэг явдаг. За Өмнөд Америкийн одоо хамгийн хүндтэй хүмүүсийн нэг гэж явдаг. За дээрээс нь Өмнөд Америкийн түүхийг дэлхийд хамгийн их ингээд түгээсэн хүмүүс нэг гэж бол Габриэл одоо хүмүүс аягүй сонирхох болж байгаа. Габриэл Гарсиа Маркесээр дамжуулж тэ. За 2014 онд бол нас барсан. За тэгэхэд бол Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос бол одоо Колумбийн хамгийн агуу хэрэг мал энд амьдарч ирсэн юм а гэдэг одоо үгийг бол түн зориулж бол хэлж ирсэн. За юуг нь номын нотонтой уншижсэн баг тэ. Мэдээж 100 жилийн ганцаардл бол миний хамгийн дуртай ном. Тэгээд Love in the Time of Cholera гоё, ерөн зохиолууд нь гоё. Short story буюу богино түүхүүдээр бас Габриэл Гарсиа Маркес алдартай тийм. Богино өгүүлбүүдийг нь бол уншиж байгаагүй юм байна. Ер нь бол нэг уран зөгнөл бодит байдал хоёрыг ингээд хязгаарыг ингээд холчихсан, хязгааргүй болгочихсон
болсон юу бодит юм бэ, юу төсөөлөл юм бэ, юу жинхэнэ байсан гэдгийг ойлгох ямарч боломжгүй. Гэхдээ түүний номыг нэг ихэлсэн байхад чи дуус хүртлээ 50 амарч чадахгүй л гэсэн. Яг тэр өөрийн тэр ертөнцийн хүнийг сороод авчдаг, тэндээ байлгаж чаддаг, тэнд юу байгааг мэдхээс нааш ингээд санаа амрахгүй тийм байдал, догтлол, хүлээлтийг бий болгож чаддаг. Гайхалтай бүтээл би сонсогчтой. Ер нь бол айгүй алдартай хүмүүс хүнсэн байдаг. Гэтэ уншаагүй хүүхэд залуучууд байвал 100 жилийн ганцаардлыг заавал үзээрэй. Тэгээ 100 жилийн ганцаардлыг нөгөө уншиж байгаад бол тэр үед кино болгоно гэхээр надад тэр чинь нөгөө уран зөгнөл төсөөл хоёр ингээд бодит байдал нь ялгагдахгүй Макондо тусганы талаар ярьж байгаа шүү дээ. Ингээд ялгагдахгүй байгаа шүү дээ. Гэтэл энийг яаж кино болгох юм бэ? Кино болгох боломжгүй гэж би анх одоо 16 настай байхдаа уншиж байхдаа бодож исэн. Тэгсэн чинь гайхалтай өнгөрсөн жил Netflix-ийн кино болгоцсон. Тэр киноны колумбчууд тэр киног хийсэн. Найруулагч нь түүний хамаатан. Хамаатны нэг залуу киноны найруулагчаар ажилласан. Гайхалтай яг тэр Макондогийн тэр байшин сав энэ бүгдийг урсуулаг тэр аавтай одоо аав Буэндиа тэдний ингээд дүрийг бүр маш гоё гаргацсан. Үнэхээр гоё кино. Тэрийгээс заавал үзээрэй гэж санал болгоно. Тэгээд Колумбийн одоо яг Габриэл Гарсиа Маркесийн манайх тусгай дугаар муугараар хагаад хийж учраас нэг хийх юм яриад яг тий. За Колумбиг дэлхийд хамгийн алдартай болгосон бас нэг хүн болохоор дуучин Шакира. За Шакира болохоор Ливан болон Испани одоо аав гэж гаралтай. Аав нь Ливан байсан. За тэгээд Колумбийн одоо дуучин, бүжигчин, өөрөө ая хөгжмөө бүгдийн зохиолыг тэрүүгээрээ алдартай. За тэгээд латин хөгжмийн одоо хатан хаан гэдгээр Шакира бол алдартай. За тэгээд Латин Америкийг одоо яг энэ хэнтэй адилхан Габриэл Гарсиа Маркестэй адилхан дэлхийд түүхэд асар том нөлөө үзүүлсэн ийм хүн байгаа. Испани хэлийг ялангуяа глобал болоход аягүй том нөлөө үзүүлсэн. Испанаар дуулж байгаа шүү дээ, тийм. Испани хэлийг дэлхийд ингээд түгэх, дэлгэрэх, соёлыг одоо хүмүүс ингээд сонирхох маш олон юу бол Испанаасаа илүүл Колумб хүн буюу Шакира бол түгээсэн байдаг. За тэгээд дараа нь англиар бас гоё гоё дундсан. Одоо Hips Don't Lie, Whenever гэдэг үүд шүү дээ. Тэр мөрнүүд нь бас маш амжилттай явсан. Грэмигийн 4 одоо шагналыг авсан. За Латин Америкийн 15 Грэмитэй байгаа. За тэгээд хамгийн гол нь Шакира яагаад ингээд лаг хурдан гарсан мэхээр араб латин соёлын хослыг бүжгэн дээрээ айгу хостуулж өгөөд хөгжмийнхөө үндэс болгож өгсөн байдаг. Энэ л хороо маш гоё хослоо. Одоо Элвис Пресли шиг байхгүй тий. Элвис Пресли ч бас адилхан шүү дээ тий. Айгу гоё тийм хослмол тий. Одоо Африк гаралтай хөгжмийг одоо илүү нэг Европын хөгжмөнтэй холиод ингээд гаргаад ирсэнтэй адилхан. Энэ бол өөрөө айгу том давуу тал хосмол соёл болсон. За тэгээ 8 настайгаас угаасаа л авьяас 8 настайгаас дуу зохиож эхлээд 13 настайдаа Sony Music-тэй гэрээ байгасан байдаг. Шакира бол. За тэгээд Шакирагийн бол хамгийн алдартай юм болохоор 2010 оны хөл бөмбөг дэлхийн аваргын сүлд дуу буюу Вака гэдэг дуу бол дуулсан байдаг. За тэр дуун дээр одоо клипийг хийж явахдаа өөрийнх нь одоо 2 дахь нөхөр те. За хүүхдүүдийн эцэг болох Пикетэ одоо танилцаад гэр бүл болсон байдаг. За насны хувьд бол зөрүүтэй нэр чинь те. Сүүлд бол ямар ч нэр бол салсан байдаг. Тэ Колумбийн за дээрэс нь Испани хэлтнүүдийн хамгийн алдартай Испани хэлийг дэлхийд даяар түгэнд хэлэх хамгийн гол нөлөө үзүүлсэн 2 хүн бол одоо ерөөхдөө Колумбусад байдаг гэж хэлж болно. За Шакира чинь тэгээд нэг Вакагаас гадна Европын хөлбөмбөгийн аваргын бас нэг дуг дуулсан шүү. 2 хөлбөмбөгийн том одоо тий цомын. Тий өмнөх дуу болохоор яг нэг албан ёсны хөлбөмбөгийн тэмцээний дуу гэж яваагүй ч гэсэндээ ерөөхдөө нийлэн алдартай болсны дуу байгаа хэвчээ. Тэрэнд тараа гарсан Европ тулсан Вроцлав тулсан Европын хөлбөмбөгийн аварга зориулсан дуу. Нэг 2012 оны Европын аварга байхгүй. Тэрийг өөр хүн дуулсан. 14 оны Европын дэлхийн аваргын бас дууг Шакира энтэй дуулсан байдаг. Би бол яг тэр цэнгэлтэгт нь үзчихсэн. Сан Паулын цэнгэлтэгт нь Шакира нэг халдсан чи юм бэлээ. Питбул те. Энэ хоёрын дуу бол 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтэн дээрээс дуулж исэн. Гоё те. Үнэхээр гоё дуучин шүү. Тэгэхээр энэ хоёр үнийг бол яа харахгүй юун дээр бол онцлж ярих зүйтэй байгаа. Сая чиний ярианаас би нөгөө яг Ливан эцэгтэй гэдгийг сонслоо. Яа харахгүй Шакирагийн хөгжимд амар юм одоо бидний хувьд бол ойрхот орнод гэж хэлэх нь буруу л да тий. Учир нь бидний хувьд бол ойрхот орнод биш байхгүй юу? Гэхдээ яг барууны ертөнцийн хувьд бол ойрхот орны нэг тийм араб маягийн дорны өнгөс байгаад идэг шүү дээ. Тэр нь тэгсэн чинь өөрийнх нь гарал үүсэлтийн холбоотой байна шүү дээ. За тэгэлгүй яах вэ? За тэгээд Колумб ярьж байгаа юм чинь бид нэрс кофег ярих хэвээр. Колумбийн кофег ярих хэвээр. За Колумбд кофе хийзээ ирсэн юм бэ гэж. Яг л Өмнөд Америкт ирдэг шиг 18 дугаар зууны сүүлээр Испани колоничлогч анх бол кофег авчирсан. За тэгээд анх бол сүм хийдүү жижиг фермерүүд ингээд тариад тэр хүндиндээ ингээд тарьдаг байсан.
За 19-р зууны дундаас кофе экспортын бүтээгдэхүүн болж эхэлсэн байдаг. За тэгээд яагаад энэ Колумбийн кофе одоо бид нар ингээд Этиопийн, Бразилийн ингээд кофе ярьдаг. Колумбийн кофе яагаад алдартай юм бэ гэдэг бас юм тийм. Энэ байгаль цагууртай аягүй холбоотой. Андын нурууны өндөрлөг буюу 1200-аас 2000 метрийн одоо хооронд тарьдаг. За өндөрлөг газрын жимсүүд бас байдаг шүү. Киргизийн ч юм уу, юуны Казахстаны жимсүүдийн гоё амттай өрөмц амттай байдагтай адилхан. Испаний кофе гоё шалтгаанаас энэ байгаа. За Богота хот маань өөрөө дэлхий дээр одоо нэг хамгийн өндөр туршдаг нийслэлүүд нэг байхгүй. Одоо энэ Өмнөд Америкийн Андын нуруудаас одоо Боливийн нийслэл, Эквадорын нийслэл, Колумбийн нийслэлд хамгийн өндөр туршдаг нийслэлүүд энийг. Тэгэхээр энэ уур амьсгалын кофег аягүй нөлөөлдөг. За тэгээд галтуулын шимтээ өрсөдөө. Галтуулын өрсөдөж өөрөө маш их эрдэстэй шимтээ өрсөдөг тий. За тэгээд тогтвортой чиглэлийн уур амьсгал. Колумбид байнга давмгаалдаг. Тийм учраас жилд 2 удаа ургац авдаг. За тэгээд кофений үр удаан боловсрдог. Энд аягүй гоё тийм амт үнэр одоо гарах нөхцөл гарч ирж байдаг. За тэгээд Колумбид хамгийн гол нь кофе тийм том корпорацууд үйлдвэрийн хэмжээнд гэхээс илүү 500 мянгаас дээш жижиг фермерийн гар дээр ургадаг. Энэ айгүй том давуу тал. Одоо юу чинь нэг том компанийн бол чинь ингээд амт нь ерөөдөө нэг болон сулрна шүү дээ. Тэнгүүл ингээд нутгийн одоо фермер болгон өөрсдийн гэсэн гой амтыг гаргадаг. Өөр гэсэн жортой гэсэн үг. Гар аргаар ерөөдөө жимсийг түгээд тэгээд энэ Колумбийн кофег гаргаж ирдэг. Тэгээд колумбчууд кофений чанарт асарыг анхаардаг. Тийм учраас Колумбийн кофе одоо маш чанартай, чигт найдвартай тийм кофе гарч идэг. Тийм учраас Колумб бол 100% кофений одоо брендээр дэлхий дээр алдартай болсон цөөх улсуудын нэг гэж авч эхэлсэн. Тэгээд дэлхийн одоо Бразил, Вьетнамын дараа орох 3 дахь кофе үйлдвэрлэгч. Кофе үйлдвэрлэгч. Тэгсэн мөртлөө өөртөө кофег их уудаггүй гинэ. Халуун орн болохоор тийм ер нь баг зэрэг дунд зэрэг уудаг. Тэгээ өөртөө тэрийгэ тайлбарлахтай ингэдэг гинэ. Колумбуудын хувьд бол илүү сайн дээдээ зочиндоо өг гэж үг гэдэг гинэ. Тийм учраас бид нэр сайн кофегоо өөртөө нэг хэрэглэхгүй зочиндоо өгдөгөө гэж хашгиндаг гинэ. За тэгээ Колумбийн кофений түүх бол дэлхийн хамгийн амжилттай хөдөө аж ахуйн брэндүүдийн нэг болсон гэж үздэг. За тэгээ бид нэр ярьжсэн шүү дээ нэг кофег хамгийн их уудаг улсууд ерөөхдөө стресс ихтэй хүүтэн нар баг гардаг улсуудыг удгаа гэж ярьжсэн тийм. За тэгээ Колумбийн дараагийн бас нэг онцлог зүйлс бол бидний төдийлөн бас нэг таамаглахгүй зүйл байгаа нь одоо пластик surgery шүү дээ эмэгтэй хүмүүсийн энүүгээр дэлхийд 4-т ордог. Одоо тэр авирах маш олон хүмүүс Колумбд хямдхан чанартай пластик surgery-д орох гэж үздэг нөө curve B гэж ярьдаг шүү дээ эмэгтэй хүний. Тий. Одоо монголоор юу гэж орчуулах юм бэ те? Одоо BBL гэж хэлээд байгаа шүү дээ. Brazilian butt lift буюу тий. Тэрийг хамгийн их Америкууд хамгийн их хийлэгдэх газар нь Колумб гинэ. Тэгээ тэр нь одоо нөгөө гидсний тэр илүү өөхийг нь соруулж аваад өгцгөнд нь нэмж тариад тэнд нь ингээд нэг байрлуулал байгаа процесс юм шиг байна тий. За тэгээд ерөөхдөө Колумбд энүүгээр 4-т ордог. Ихэнхдээ дандаа Азийн улсууд л байгаа шүү дээ. Солонгос, Вьетнам ч юм уу тий. Энүүгээр бас их юутай юм байна. Алдартай байна Колумб маань. За хоёлаа тэгвэл Колумбийн бас нэг сонирхолтой зүйлийн талаар ярилцъя. Каньо Кристалес гэдэг гол байдаг юм байна. Тэр нь 4 өнгөөр зэрэгцэн урсдаг гол. Улаан, шар, цэнхэр, ногоон. 5 гин бүр 5 өнгийн гол гээд ингээд зургийг хайгаад харуул бүр маш үзэсгэлэнтэй гол үлээ. Тим голтой юм байна. Тэг үндснийх нь нэг хөвгчлөлтэй тоглоом байна. Энийг бүр ярмаар санагдаад. Тэхо гэдэг. Тэрнээс нь дайртай ингээд бөмбөг шиддэг. Тэгээд ингээд тодорхой байг оноод тэр нь ингээд тесэрдэг. Тэгж тоглодог үндснийхэн тоглоом байна. Зугаатай санагдаад байгаа. Тэгээ YouTube-аар харлаа. Яг го төсөөс нэг бодвол нөгөө илүү ингээ хамгаалттай энтер болгоцсон байна. Гэтэл нэг юм шидээд бай оноо тэр нь ингээд дэлбэрч тесрэн их дуу чимээгаар нэг хэр надад болохгүй хүчлээ санагдаад байгаа. За тэгээд хамгийн алдартай спорт нь бол мэдээж хөл бөмбөг тий. За хоёул хөлбөмбөг ярихаас өмнө өнөөдрийн ивент тэтгэжээд дурдъя. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани надлас нэвтрүүлгийг маань дэмжин ажилтдаг юм байнамаа. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэрэгжлийн хамт олон юм. MMS компанийн цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог. Тэгээ та бүхэн дэлхийн үйлдвэрлэгч дэлхийн одоо хамгийн тэргүүлэх нарны панел үйлдвэрлэгч Jinko Solar, Solar Bee зэрэг компаниудын Монголын ур амьсгал зориулж сайжруулсан бүтээгдэхүүнийг MMS компанид очоод өөрийнхөө одоо хэрэглээд худалдан аваад тэдний мэрэгжлийн хамт олноор тэр одоо төслөө амжилттай одоо бодит болгож болох нь шүү дээ тий. Тэгээд байгаль дээлтэй ногоон эрчим хүчээр эрдэм хүчнийхээ хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Гэт MMS компанидаа баярлалаа. За хоёр ивент шүү дээ хоёултнаас
Баярлалаа. Бидний нэвтрүүлгийг бүтэн жилээр ивэнтж хамтран ажиллаж байгаад маш их баярлж явдаа шүү. За хоёлаа Колумбийн одоо хамгийн алдартай спорт хөл бөмбөгийн талаараас ярив те. За энэ бол одоо маш алдартай төв. 2 Эскобар гэж одоо нэрлэдэг те. За нэг нь бол чи сонсч байсан уу? Зандаа надад ярьж өгч байсан те. За Пабло Эскобараас гадна Андрес Эскобар гэж яг эсрэг дүрийн хүн байдаг. За энэ ямар ч учиртай гэхээр Андрес Эскобар хөл бөмбөгчин. За тэгээд ерөөхдөө шүүгч нартай маргалддаггүй, тоглолт нэр хин нэг рүү ууралж муурлаад байдаггүй. Тэг маш тайван дүлгэн. Тийм учраас түүнийг бол джентльмен гэж нэрлэдэг. Хөл бөмбөгийн джентльмен гэж нэрлэдэг. За тэгээд Колумбийн хөл бөмбөгийн багууд болон тамирчид нэг хар тамхины картелүүдээс айгүй их мөнгө авдаг те. Тэдний нөлөөнд ордог бол Андрес Эскобар яг тэнд үгүй гэж зэлсэн цөөхөн хүмүүсийн нэг гэж авдаг. За хөл бөмбөг тоглосон ч гэсэндээ бохир алдаа малдаа гаргадаггүй ийм хүмүүс. За тэгээд юу болсон бэхээр Колумбус 1994 оны хөл бөмбөгийн дэлхийн орчлол тэмцээний одоо эрхээ авсан. За эрхээ авахдаа үнэхээр гайхалтай тоглож эрхээ авсан байдаг Колумбод. За үнэхээр гайхалтай тоглож эрхээ аваад за колумбчууд урдсан шатны тоглолтууд эхний 5 тоглолт үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн байдаг. За тэгээ Колумбийн хөл бөмбөг нэг картелүүд маш их спонсорлж ивент итгэдэг байсан учраас нэг хэсэг бол маш өндөр хөгжиж байгаа. Одоо нөө картелүүд нь 1980-ад онд хүчээ авч байгаа шүү дээ, тэ. Яг нь хүчээ авч явах процесс донд Колумбийн хөл бөмбөг бол аягүй сайн хөгжсөн байдаг юм бол. Энэ үед гол нөгөө энэ картел Пабло Эскобар энэ төр чинь хөл бөмбөгийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан. Хөрөнгө оруулсан нөгөө юу яатсан спортоор хичээлэх боломжийг нь бий болгоцсон. Багш нарын цалинг өгдөг. Ядуу нөгөө хөдөө орон нутгаар амьдардаг. Нөгөө эдийн засаг нийгмийн эдийн засгийн хүртээмж багтаа айлын хүүхдүүдийг хөл бөмбөгээр хичээлэх төр боломжийг нь бий болгоод өгсөн байлээ. Гэсэн байт. За нэг талаар хөл бөмбөгт хөрөнгө оруулж байгаа үед явуулж нөгөө талаар маш том аюул саналаас дагаж явжсэн. За Колумбур урдсан шатны тоглолтын заяа. Аргентинтэй нэгсэгт ороод одоо тухайн 94 оны Аргентин гэдэг чи одоо Марадона тоглож исэн үү шүү дээ. Тим супер Аргентины багийг хамгийн сүүлийн тоглолтод Аргентиныг талбай дээр 5-0 хоцсон байдаг бүр. Энэ бол одоо Аргентины хувьд бол гудамжигтай үйл явдал байхгүй яа. 5-0-оор хожоод за тэгээд энэ 5-0-оор хоцсон тоглолтод дэлхийн аваргын ингээд эрхийг ингээд Колумбод авч байгаа байхгүй. Колумбод дэлхийн аваргын эрхийг авсан. За энэ тоглолтын дараа колумбчууд хоорондоо ингээд баярлж жагаад одоо би одоо бас нөө буудалцсан янз янзын асуудлаас гарсан гэж үздэг. Колумбод одоо хэтэрхий их баярлсан. За энэс болоод Колумбод ингээд баярлсанаас болоод ингээд би бинийг алах ч юм уу янз янзын тийм жоох мөргөлдөөнүүд ингээд гарч ирсэн гэж үздэг. За энэ бол ерөөхдөө жижиг асуудал болчихж байгаа. За тэнгуүл яасан мэхээр Колумб дэлхийн орчлол тэмцээний А хэсэгт орж байгаа. А хэсэгт ороод Колумбод ерөөхдөө л дэлхийн аваргын өмнө ерөөхдөө айдас үзтэй тамирчид нь хэцүү гэсэн. Маш их дарамтууд ирдэг те. Хожихгүй л ингийн шүү, тгий шүү гэл те. Картелүүд нь за тэ нөгөөд нь бет янз янзын бооцоо тавьдаг те. За тэгсэн чинь Колумб дэлхийн аварга эхлээд хамгийн харамслаа эхний тоглолтын дээр Румынд 3-1 хэрцэд гарч гисэн. Румынд. Одоо хамгийн гол нь Колумбийн хувьд бол Америк нэгдсэн улс, Швейцар, Румын гэдэг улсууд болсон. Америк нэгдсэн улс картел чинь хамгийн их хар тамхин явдаг улс байгаа шүү дээ. За тэгээд Румынд эхний тоглолтод 3-1-ээр хожигдсон чинь ерөөхдөө маш их асуудал гарч ирсэн. За эхний том асуудал нь юу гэхээр Габриэл Гомес гэдэг Колумбийн одоо хагас хамгаалагч байдаг, төвийн хагас хамгаалагч. Тэрэнд бол Америктэй их тоглолт юм. За чамайг талбай дээр гарах юм бол гэр бүлийн чинь бүгдийн одоо бөмбөгдөн шүү гэдэг тийм мессежийг бол явуулсан байдаг. За энэ мессежийг бол ерөөхдөө тухайн буудлын факсаар болон буудлын самбар мамбартаар ингээд бичиж явуулжсэн. За хин явуулсан нь тодорхой биш байдаг те. Ямар амир юм бэ? Тий. За тэгээд хэрвээ чи тоглох юм бол энэ бүх тамирчид бүгдийн ингээд одоо алан шүү, устган шүү гэдэг ийм мессежүүд бас ирсэн байдаг. За тэгээд дасгалжуулагч бол тухайн боловч бол талбай дээрээс гаргаагүй. За тэгээд тамирчид бол маш их дарамттай байсан. За энэ бол зөвхөн одоо нэг л юу байгаа шүү дээ, тийм. Жишээ байгаад байгаа шүү дээ, тийм. Тамирчид бол маш их дарамттай байсан. За тэгээд тоглолт эхэлсэн. Америк нэгдсэн улсын багтаа тоглож исэн. За Колумб бол 2-1 ярцгаар хожигдсон. За гэхэд энэ тоглолтод тоглолтын 35 дахь минутанд Колумбийн миний түрүүний ярьдаг нөө джентльмен Андрес Эскобар шүү дээ. Тэр өөрийнхөө хаалган санамсаргүйгээр гол оруулсан. Санамсаргүйгээр. Зүүн зүгээрээс бөмбөг дамжуулсан, бөмбөг таслах гад хурдуур нөлөө оруулсан чинь нөгөөх нь одоо санамсаргүйгээр гол орж байгаа. Тэрийг бол хизээ санаатай жилэхгүй л дээ. Тэгээ өөрөө нэг Колумбийн хамгийн бахархалтай одоо хөлөн бүчтийн нэг учраас угаасаа тийхгүй гэдэг нь Колумбод мэддэг. За тэгээд энэ гол ороод Америкт 2-1-ээр хожигдсон. Колумб сүүлийн тоглолтод Швейцарыг хожигдсон ч гэсэндээ хэсэгт хамгийн сүүлд ороод дэлхийн аваргаас дараагийн шатанд гарч чадаагүй байдаг. За ингээд асуудал үүсэж байгаа. 1994 онд бол Пабло Эскобар өнгөрцөн байсан тийм. За ингээд Андрес Эскобар бол тухайн ингээд дэлхийн аварга дуусаад тэр болохоор 6 сарын 26 дэлхийн аварга дуусаад Лас Вегас найзууд мэзүүдтэйгээ уулзчаа. Дараа нь өөрийн төрлөخت Медейн очсон.
Одоо Медельин гэдэгтэй Медин гэж ярьдаг те. Пабло Эскобараас Мединих. Медин хотод очоод найзуудтайгаа нэг газар уулзаад уулзж байгаад шөнө 3 цагийн үед бол тэдрээс салаад машины зогсоол руу явсан. За машины зогсоол руу явхад бол түүнэр бол 3 хүн бол дөхөж ирээд тэгээд маргаан гарсан гэж үздэг. Тэгээд маргаан гараад тэр 3 хүний хоёр нь буутай байсан. Тэгээд маргаанслаад Андрес Эскобарыг яг дэлхийн аварган дээр гол оруулсан 10 хоногийн дараа буудсан байдаг. Нийт 6 удаа буудтаа бүгдэнд нь хөлөмгийн тайлбарлагч гол ижилтэй адилхан гол гэдэг буудах болгондоо тэгж хэлжсэн. Өөрийнхөө алганд гол оруулсан гэд чи өөрөө одоо Колумбийн нэр төрийг яасан гэдэг шалтгаанаар одоо Эскобарыг алсан байдаг. За тэгээд нийт 6 сумыг бол даалгүйгээр нийт 27 настай тоглогч маань 45 минутын дараа одоо эмнэлэгтэр очиод тэгээд тэндээ ингээд нас барсан байдаг. За маш харамсалтай. За тэгээд энэ болохоор Колумбустай яриастай бөө юм болсон байдаг. За яагаад вэ гэхээр энэ хөлбөмбөгчин өөрөө картелүүдтэй ч юм ямар нэгэн муу юмд асуудалд оролцдог маш гоё джентльмен. Ерөөсөө Колумбуудын бүрхэд хамгийн хүндэлдэг тийм тамирчин байсан. За тэгээд энэ хүний ингээд бүр өөрийнхөө хэлсүү гэдэг. Амьдрал энд дуусахгүй бид ялгч болно, ялагдах болно гэдэг үг нь одоо болт Колумбчууд ишлэл болсон гэдэг. Хөлбөмбөгийн тоглолтод л ялгаж байгаа шүү дээ тэр чинь тийм үстэй. Тийм учраас амьдрал энд дуусахгүй гэдэг үгийг хэлээд бид ялгч болно гэж бүр өөрөө энэ дэлхийн аварган дараа хэлжсэн байдаг. За тэгээд Колумбод Андрес Эскобарыг алуусныг бол Колумбийн цэвэр шудраг ирээдүйн итгэлийг нь буудан хороос хэрэг гэж үздэг. Колумбод. Тийм учраас энэ бол одоо Андрес Эскобар зориулж стадион, академи, ёс зүйтэй холбоотой маш олон зүүр үгүүдийг стадионыг түүний нэрээр нэрлэх ч юм уу те иймэрхүү зүйлүүдийг бол гаргаж ирсэн байдаг. За түүний орчуулах ёслолт бол 120 мянган хүн ирсэн. Асар их хүн байхгүй. Тэ 120 мянган хүн гэдэг чинь те 120 мянган хүн ирдэг. За тэгээд бүгд түүний зурагтай одоо зургийг бариад иржсэн. За тэгээд одоо болтол хөлбөмбөгийн тоглолт болон ямар нэгэн тийм ёс зүйтэй холбоотой юм дээр Андрес Эскобарын зургийг ингэж барьж хүмүүс бол ингээд хүндэтгэл үзүүлдэг. За Медельин хотод бол 2022 он түүний одоо хөшөөг бол ингээд босгосон байдаг. Тэгээд энэ Андрес Эскобар гэдэг хүн бол Колумбийн цэвэр ариун шудраг нэр төрийн баталгаа болсон байсан. Түүнийг буудан ороосон Колумбийн одоо шудраг ариун явдал ирээдүйн итгэлийг одоо буудаж устгасан хэрэг гэж. Колумбд бол энэ бол айгүй том бас юу болсон. Ёс зүйн хувьд айгүй том давуу тал одоо юу гэмдэ тийм. Одоо нэг юм сэрэх тийм цочросон зүйл болсон байна. Яг бол жилийн өмнө Пабло Эскобар гэж Колумбийн хамгийн аюултай гэмт хэрэгтнийг те Колумбчууд ямарчсан байхгүй болоод уус үндэснэрээ баярлжсэн. Хөлбөмбөгийн дэлхийн аваргад орсон бол харамсалтай нь хамгийн хайртай гүг нь хөлбөмбөгийн дэлхийн аваргад өөрийнхөө хаалганд гол оруулсан шалтгаанаар гэмт хэрэгтнүүд буудан ороосон байдаг. За тэгсэн чинь үүнтэй холбоотойгоор Их Британий BBC телевизийн тайлбарлаж Алан Хаансан шүгэ 16 дараа Аргентин Румыны тоглолтын дээр нэг алдаа гарсан чинь ингэжсэн байгаа. Аргентины хамгаалагч энэ одоо алдааныхын төлөө бараг буудуулалт таарна гэдэггүй хэлсэн байдаг. Тэгээ тэрнээс болоод уучлалт гуйсан. Яг бол нэг яг Эскобар нас ороод яг нэг өдрийн дараа аахгүй. Тэгээ тухайн үед юуд ч энэ Эскобар Колумбиг дэлхийн нийтээр муухай гэж харж ирсэнээр Эскобарыг сайн хүн гэж юусэн мэдгүй л байсан юм шиг байна. Тэгээ буудуулаад нас ороход нэг тийм үг хэлсэн. Дараа нь Алан Хаанс энэс болоод олон нийтээс уучлалт гуйсан байдаг. За тэгээд энэ бол Колумбусын одоо бид нэг юун дээр Чил дээр хөлбөмбөгдөнөөс ярьжсэн те. Андрес Эскобар бол Колумбийн хөлбөмбөгийн одоо гол итгэл үнэмшил джентльмен гэсэн одоо бол Колумбо түүний 2 гэдэг дугаарыг хүнддэг Колумбийн хамгийн хайртай хүн гэ болон явжсэн. Харамсалтай дээр буудаж явахад бол хэлж байгаа амар бас те. Гол гэх те. Тэгэхээр энэ өөрөө айгүй том аюул гэдэг. За тэгэхээр нэг Колумбд нэг энэ хүн амны хэрэг дэлхийд дээр хамгийн их гардаг улсуудын нэг те. За тэгээ хард Америкийн 8 хүн хулгайлах гээд маш олон хэрэг гардаг. Энэ дээр нь өртсөн одоо баг бүх төрлийн хүмүүс байдаг Колумбд. Одоо бид хөрөөсний ерөнхийлөгчин, сайдны, шүүгчин те. Бүр айгүй өндөр зэрэглэлийн шүүгч байгаа шүү дээ. Яг бол картелууд маш олон хүмүүст авилгал өгдөг гэсэн. Тэрийг авахгүйсэн хүмүүсийг бодоо алчдаг гэсэн ч юм уу те. Тийм бүр маш зэрлэгээр олон нийтэд илээр маш харигсаар буудан хороодог бүр ингээд баг нөгөө картелд орохгүй бол үхэх айцтай эрсдэлтэй тийм нөхцөл байдал бий болсон байсан. За тэгээд Пабло Эскобарын гэр бүл асар их мөнгөтэй байж магадгүй ч хүмүүс боддог те. Одоо Андрес Эскобараас ингээд хувирч 2 Эскобар гэдэг угаасаа айгүй том алдартай кино байдаг л да ESPN. Асар их мөнгө өвлсөн гэж хүмүүс боддог боловч яг эсрэгээр айц өвлж авсан байдаг. За тэгээд Аргентин руу дөрвөөд гэр бүл нь хүүхэд нь болохоор аавыгаа угаасаа хэлт буруу шадаг. Тэгээд архитектурч зохиолч
болсон. Тэр хүү нь бараг авгаас солисон байсан. Авгаас солисон тий. Тэр хүүгийнх нь ярилцлагыг үзчихсэн тий. Тэр бол миний аавынд хийд гэж байгаа байхгүй. Тэр хүний үлийн гмийг би хүлээх ёсгүй шүү дээ. Би өөр хүн, би энгийн хүн, би түүний үйл хэргийг буруу шаадаг, буруутгадаг гэдэг. За тэгэхээр 2 Эскобар гэдэг нь одоо хинт нь би Пабло Эскобарыг ярьлаа. Сүүлд нь Андрес Эскобар гэж одоо Колумбийн джентльмен болсон юм ямарсан түүхийг ярьлаа тэгээд. За маш сонирхолтой дугаар байлаа заяа. Нэвтрүүлгийн маань цаг дууссан байна. Хоёлаа нэвтрүүлгийн өндөрлөг болсон байна. За ингээ та бүгдд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлгийн ээлж дугаар хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат сая болон мөнхцөл миний бие дугаараа та бүгд түрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай бод татгал ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивент этгэн та бүгд төрөж байна. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.